Заавал улаан загалмайд илсээд сайн дурын ажил хийж иж чи сайн хүн болно гэсэн үг ерөөсөө биш. Бага газартаа хийж чадах бүх зүйлээ хийж өөрөө өөртөө болон нийгэмдээ хүрээлэн ба орчиндөө эерэг зүйлийг түгээж гэмээр энэ өөрөө хийж чадах хамгийн том сайн дурын ажил юм аа гэж хэлмээр байна. Хүүхэд радио 107.5-аас хүрдэг хүүхэд мэдээ хөтөлбөрийн өнөөдрийн зочноор Монголын улаан загалмай нийгэмлэгийн хүүхэд залуучуудын хөтөлбөрийн ахлагч Мөнхчөө оролцож байна. За тэгэхээр өнөөдөр бит хоёр бол одоо 1000 хүүхэд баярлуулах арга хэмжээний талаарх мэдээллийг эхлээд хүргэе. Тэгэхээр энэ мэдээллийн талаар дэлгэрэнгүй хүргэе. За тэгэхээр Монголын улаан загалмай нийгэмлэг Sky Resource Цананбаатартай хамтраад одоо бараг 2017 оноос хойшоо тасралтгүй жил болгон энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа. Тэгэхээр дээж 1000 хүүхдийг баярлуулах хамгийн том зорилготой бид бүхэн одоо нийтдээ 5600 хүүхдийг бол давхарцсан таагаар баярлуулсан ийм байгаа. Тэгэхээр ямар хүүхдүүдийг одоо яг энэ арга хэмжээнд авна гэсэн үг вэ? За мэдээж дүүргээс тодорхой тавигдах шаардлагын дагуу хүүхдүүд маань оролцож байгаа. Нэмээд асрамж халамжийн төвүүдээсээ хамруулсан байгаа. Тусгай хэрэгцээ сургуулийн маань сурагч багчууд маань энэхүү арга хэмжээнд оролцох боломжтой. За мөн түр хамгаалах байран дээр хоригдож байгаа хүүхдүүд. За яг хорооны төвшөнд бол зэрлэлт бүлгийн хүүхдүүд нэг өрхөд 16-аас доош насны олон хүүхэдтэй айлууд гих мэтчлэн шаардлагын дагуу сонгоод хүүхдүүдэд хамруулж байгаа. Тэгэхээр нэг өдрийн турш зүгээр Sky Resort дээр очиод тоглоод нэг өдрийг зугаатан өнгөрүүлчихэд буцаад ирэх зорилготой гэсэн үг юм уу? Тэгэхээр мэдээж нөгөө нэг нийгэмших гэдэг маань яг өсвөр насныхны хувьд тулгамддаг хамгийн том асуудал байдаг. Үе тэнгийнхэнтэйгээ ялангуяа танихгүй шинэ хүүхдүүдтэй шинэ хүрээлэл, шинэ орчинд өөрсдөө танин мэдэж хийж үзээгүй зүйлүүдээ бас шинээр хийж үзэх нь тэдгээр юм бие махбодын хөгжил болон ялангуяа тэр сэтгцийн эрүүл мэндийн хэрэгцээг нь хангаж өгдөг маш том үйлдэл болж байгаа юм л та. Тэгэхээр зүгээр тоглох гэж харахаасаа илүүтэйгээр хүүхэдтэйгээ танилцах шинэ орон зайд нэвтэрч үзэх хүүхэд өөрөө танин мэдэхүйн хэрэгцээгээ хангах ялангуяа манай Sky Resort Цананбаатарын хувьд бол дэлхийн стандартад нийцсэн цан чарга олон улсын шаардлага хангасан сноубордоор үйлчлдэг юм байгууламж байгаа. Тэгэхээр магадгүй цаашид манай арга хэмжээнд оролцож байгаа энэ хүүхдүүдээс маань дэлхийн одоо өвлийн спортын авраг олимпийн аврагч юм уу төрхийг үгүйсэхгүй. Тэгэхээр энэ олон талын ач холбогдолтой арга хэмжээ гэж харж байгаа. Тэгэхээр ер нь бол хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, дээрээс нь тэдний нийгмийн хэрэгцээг хангах гэдэг талаас нь харах хэрэгтэй юм байна. Тэгвэл ер нь одоо яг танай 17 оноос хойш зохион байгуулсан гэсэн. Тэгэхээр яг энэ хугацаанд энэ хөтөлбөрт одоо энэ арга хэмжээнд оролцоо тэрнээс хойш ийм одоо нийгэмд оролцох идэвхэн сайжраад ч юм уу магадгүй улаан загалмайтай хамтраад явж байгаа хүүхдүүд байгаа юу ер нь? Байлгүй яг уу баг бүгдээрээ буцаагаад сайн дурын ажил яаж хийх вэ гэж биднэрт холбогддог яг энэ хүү 1000 хүүхдийн арга хэмжээний араас бидрээ нөгөө шинэ гишүүний элсэх процесс бол маш их идэвхждэг гэдгээрээ онцлогтой. Яг хүүхдүүд дийлэнх манай нийгмийн хандлага таны асуулт ч гэсэндээ юм байх шиг байна гэж харж байна л та. Ягаад заавал зорилттой бүлгийн хүүхд гэхлээрээ нөгөө цанаагаа тусламж хүртэл байж ах хэрэгтэй гэж за эсвэргээрээ манай нийгэмлэг дээр сайн дурын ажил хийж байгаа хүүхдүүд өөрсдөө тусламж хүртэл тэрний дараа нь би ч гэсэндээ яг үе тэнгийнхэндээ тусламаар байна гэдэг сэтэлтэй болдгоор айгүй даваа талтай байгаад идэг. Тэгээд яг энэ арга хэмжээний бас нэг гол зорилго юу вэ гэхээр манай Улаанбаатар хотын хувьд бол агаарын бохирдлын чанар бол маш муу байдаг. Гар утсан нэрээ хүртэл өглөө алган цагаар харахад агаарын бохирдлын хэмжээ улаан түвшиндөө хүрсэн өглөө алган ийм мэдээтэй сэрдэг. Одоо яг энэ манай Улаанбаатар хотын хувьд бол хүүхэд багчууд маань нэг өдөр ч гэсэндээ цэвэр агаарт эрүүлэр нэмсгэлж энэхүү арга хэмжээнд маань оролцдог гэдгээрээ бас ач холбогдолтой. Тэгэхээр одоо хоёлаа сая сайн дурынхны оролцоо гэдэг аягүй их ярьчлаа. Тэгэхээр яг энэ л дээр жоохон дэлгэрүүлээд асуувал ер нь хүүхдүүд нийгэмд оролцсноороо ямар ач холбогдолтой. Энэ дээрээс нь магадгүй сонсож байгаа хүүхдүүдийн хувьд улаан загалмай дээр ирээд одоо гишүүн нь болоо сайн дурын ажилд оролцох хүсдэг хүүхдүүд их л байгаа. Гэхдээ яг холбогдож чаддгүй ч юм уу те. Энэ л дээр та нэг жоохон дэлгэрүүлээд мэдээлэл өгвөл. За тэгэхээр хүүхэд багчуудын маань одоо хүмүүнлэгийн үүсдэг оролцоо их байж гэмээр буцаагаад хүүхдүүдийн маань нөгөө ирээдүйн магадгүй хүмүүнлэг иргэн хүмүүнлэг нийгмийг зохицлоход маш их хувь нэмрээ дэмжлэг хувь нэмэр харуулж дэмжлэг үзүүлж гин гэж харж байгаа юм л та. Тэгэхээр хүүхэд багчууд бага наснаасаа эхлээд нийгэмдээ хувь нэмрээ оруулаад ядаж хажуу хөршийнхөө усыг нь төхүүлээд өгчдөг ч юм уу ядчил хоёр найз хоорондоо юм яриад суулаа гэхэд нөгөө найзаа анхааралтай сонсож сурдаг эдгээр ур чадруудад бол суралцдаг байгаа. Яг уу нөгөө зэт үеийн онцлог за цаашлаа шинэ төрж байгаа үеийнхний онцлогуд байгаад байна л та. Аюу их бие төвтэй энэ ч гэдэг юм уу эсвэл хүснээ игээд хүснэрээ ирэх чөлөөтэй байдаг ч гэдэг юм уу энэ үе үеийн онцлогоос
үл хамааран ерөөсөө бид нар бүгдээрээ нийгэмд амьдарч байгаа. Тэгэхээр нийгэм гэдэг маань хүнээс хүн хоорондын харилцааны оршин тогтнодог учраас сайн дурын ажил хийдэг хүүхдүүд бол харилцаа хүнтэй харилцах уу, яаж сонсох уу, яаж зөвөр өөрийгөө илэрхийлэх үү гэх мэтчлэн арга барилд маш сайн суралцсан байдаг. Нөгөөтэйгөр бол бусдын хэрэгцээн дээр үндэслээд бусдад хэрэгтэй урмыг өгч сурдаг. Тэгэхээр ялангуяа манай одоо нийгэм уур бухимдалтай, стресстэй байгаа. Яг одоогийн цаг үетэй холбоотойгоор зүйд төрхөн гээд гамшигын нөхцөл байдалд байгаа ч гэдэг юм одоо удахгүй бас шар усны үерийн эрсдэл бид бүхний хаяанд ойрхон ирсэн байна. Энэ мэтчлэн нийгэм одоо хүний сэтгэл зүгээс хамаарат нийгэм өөрөө ийм амир уур бухимдал, стресс одоо хин хүнд хэцүү нөхцөл байдлыг даван туулах хэрэгцээ шаардлагыг ингэж гаргаж ирж байгаа учраас хүүхдүүд бага наснаасаа эхлээд хэрхэн яаж сэтгэл зүйн эрүүл мэндэ анхаарч одоо зөвөр эргээр альва асуудалд хүлээцтэйгээр хандах вэ гэх мэтчлэн ур чадваруудыг бол бага наснаасаа эхлээд суралцдаг ийм давуу талуудтай. За хэрвээ бидэнтэйж сайн дурын ажил хийгээд бидэнтэй нэгдэхийг хүсэх юм бол манай дүүрэг болгон дээр байгаа, аймаг болгон дээр байгаа улаан загалмайн салбаруудад хамгийн түрүүнд хандах боломжтой. Мөн бид бүхний Facebook пэйжээс эхлээд манай сайт байгаа. Бүгдээрээ та бүхэн нээлттэй байдаг учраас чатаар бичээд DM-ээр холбогдоод ер нь бүх арга барилыг сонгоход бол залуучуудаа нээлттэй. Гэхдээ нэг зүйлийг энэ дээр онцлоод хэлэхэд заавал улаан загалмайд илсээд сайн дурын ажил хийж иж чи сайн хүн болно гэсэн үг ерөөсөө биш. Бага газар та хийж чадах бүх зүйлээ хийж өөртөө болон нийгэмдээ хүрээлэн орчиндөө эрэг зүйлийг түгээж гэмээр энэ өөрөө хийж чадах хамгийн том сайн дурын ажил юм аа гэж хэлмээр байна. Тэгэхээр та бол ингээд өсвөр насныхантай ажилдаг олон хүүхдүүдтэй мэдээж уулзаж үзсэн байх. Тэгэхээр яг тэр өсвөр насны хүүхдүүдийн хувьд оролцоо гэдгийг яг хаанаас эхлэх ёстой вэ гэдэг дээр та нэг юм ойлголт өгөх зүйтэй хаа. Тэгэхгүй бол магадгүй зөвхөн сайн дурын ажил хийснээрээ тэ эсвэл ямар нэгэн том арга хэмжээнд оролцсноороо тэр оролцоо гэж ойлгоод ингээ өөрийнхөө үйл ажиллагааг хязгаарлах одоо тал байдаг юм шиг надад санагдтiin. Тэрэн дээр та нэг юм яг юм гой зөвлөгөө өгвөл тэгэлгүй яг ингэдэгин. Би тэгэхэд ягаа заавал байгууллагаар дамжуулж ягаа заавал нэг юм органайз байгаад тэгээд биднэрт нэгдээд үйл ажиллагаанд хүүхдүүд орох гээд байдаг вэ гэхлээр нэг тийм нэгдсэн чиглэл аваад тэгээд нэг асуудал дээр суйрлаад магадгүй одоо шар усны үеэр одоо удахгүй болох гэж ингэнгүүт би тэгэхэд окей за өсвөрийн сайн дурынхнаар юм хэлэх юм байна. Манай залуучтай улаан загалмайд ийм чиглэлийн дагуу сошиал дээр ингэж ажиллах юм байна гэх мэтсэн системтэй бөгөөд эргээд улс их орондоо магадгүй нэг хүмүүнлэгийн бодлогыг хэрэгжүүлэхэд ч юм уу дэмжлэг үзүүлдэг учраас хүүхдүүд байгууллагыг сонгоод идэг. Гэтэл заавал ингэх шаардлагагүй дээ буюу оролцоо хаанаас эхлэх вэ гэдэг асуулт нь миний зүгээс оролцоо яг одоо чиний байгаа газраас эхэлнэ гэж хариулмаар юм л да. Чи магадгүй гэртээ байвал дүүтэйгээ ярилцаар энэ бол чиний гэртээ оруулж чадах нэг хувь нэмэр юм аа. Гэхдээ мэдээж буруу зүйл уриалаад ч юм уу одоо зүгээр л яриад магадгүй дайр зүрийн үг солилцох ч юм уу энийг бол хэлээгүй дүүтэйгээ одоо магадгүй ахтайгаа ихтэйгээ бас чанартай цаг гаргаж ярилцах, ойлгох, магадгүй асуудлыг нь хөнгөвчлөхийн тулд ярилцах ч юм уу. Энэ бол чиний чадах оролцоо. За ээжтэй магадгүй аягийн нугаарч туслах ч юм уу те. Гэртээ тоосоос оруулаад туслах ч юм уу. Энэ мэтчлэнгээр гэр бүлийнхаа хүрээнд хангалттай хэмжээний байр суурьтай бөгөөд хангалттай хэмжээний одоо туслалцаа үзүүлж чадсан болж сургууль дээрээ нөлөөлөөсэй гэж хүсэж магадгүй цаашлаад хорон дээрээ аймгийн хэмжээнд бол баг дээрээ сум дээрээ гэх мэтчлэн нөлөөллөө ингэж томруулж явсаар байгаа дүүрэгтэй нийслэлтэй за цаашлаад одоо манай улаан загалмайн хувьд олон улсын байгууллага тэгэхээр олон улсын 192 оронд манай салбар байгууллагууд байдаг. За бидгээд яг энэ 100-ны хувьд бол манай Монгол Солонгосын сайн дурын ажилтнууд яг өсвөрийн хүүхдүүд гэсэн үг. Японы өсвөрийн хүүхдүүд за Хонконгийн хүүхдүүд бол манай улсад айлчилж ирээд манай улсад сайн дурын ажил хийн. Үүнийг нь бас Монгол талаас манай өсвөрийн улаан загалмайчид дэмжиж хамтраад хан буддаг ч юм уу энэ мэтчлэн арга хэмжээнүүдийг хийдэг. Тэгэхээр оролцоо яг одоо чиний байгаа газраас маш жижигхэн зүйлээс эхэлдэг учраас яг одоо эхлүүлчих юм бол чиний ирээдүйд одоо том боломжууд нэгдэх боломжтой. Нөгөөтэйгөр бас ингээд идэх л та. Одоо томчуудын зүгээс гэх юм уу би бас өөрөө яг өсвөр наснаасаа бүрэн гараагүй байгаа хөө. Тэгээ томчуудын зүгээс юу гэж эхэлдэг вэ гэхээр энэ хүүхдүүд ингээд байна тэгээд энэ хүмүүжлэг байна болохгүй байна гэх аягүй их зүйлүүд ажиглагддаг байхгүй юу? Хүүхдээ зүгээр л сайн дурын ажил хийгээд нэг үзүүлэх юм бол магадгүй хүүхэд чинь өөрөө хог цэвэрлж байгаа учраас хизээч энэ талбай дээр хизээч энэ орчиндөө хог хаяхгүй өөрөө мод тарьж байгаа хүүхэд хизээч тэр модыг очиж хугалдаггүй. Тэгэхээр өөрийнхөө оролцоотой бүтээсэн нийгмийн хүүхдүүд өөрсдөө хизээч сүрүүлэхгүй учраас хүүхдүүд өөрсдөө оролцоогоо ингээд дээшлүүлэхэд нь эцэг эхчүүд маань бас дэмжээсэй гэж хүсэж байна.
Тэгэхээр тэр талаар мэдээ зөв хандлага өгөх хэрэгтэй. Зарим хүмүүс хэрвээ мэдэхгүй бол зөвхөн хүүхдэн цагаар дэмий урж байгаа юм шиг санагдаж магадгүй тий. Тэгэхээр одоо сая жишээ нь танах энэ жил ингээ гадаадаас бас тий Японоос Лаосоос юм олон сайн дурхан ирээд ажиллах юм байна. Энд нь одоо та нар нэмэлт хүүхдүүд юу н авах уу? Одоо Монголоос тий Монгол мэдээж энийг сонсоод хамт оролцмоор байгаа хүүхдүүд гэж магадгүй л тий. Тэрэн дээр тий. Тэгэхээр энэ бол нөгөө гишүүн солилцооны хөтөлбөр маягаар явагддаг. Одоо Японы улаан загалмайн өсвөрийн гишүүд манай дээрээ сайн дурын ажил хийсэн бол эх хичээл нь бид нар Японд очиж сайн дурын ажил хийх мэтчлэн гэж байнгын солилцож ингээд сайн дурын ажлын туршлага хуримтлуулах зорилготой ийм арга хэмжээ өгдөг. За энэ жил ирэхэд нь Монгол талаас нь дээр нээлттэй сонгуульд шалгаруул сошиал орчинд болон дүүргүүдийн салбараар, аймагуудын салбараар дамжуулаад та бүхний анкетыг авна. Энэ дээр л тавигдах шаардлага их энгийн байдаг. Ерөөсөө одоо гадаад найзтайгаа бол зүгээр ойлголцох хэмжээний жижигхэн ярианы чадвартай ангилны ярианы чадвартай байхад л шаардлага хангадаг. За нэмээд сайн дурын ажил хийсэн туршлагатай буюу тодорхой хэмжээнд хан будаад үдцсэн ч юм уу ийм хүүхэд байж нөгөө гадны хүүхдүүдэд ингэж хиллүүлэх учраас тийм шаардлагуудыг тавьдаг байгаа. За эсвэргээрээ гадаадад очих бол бас тодорхой хэмжээнд өөрийгөө ойлгуулах хэрэгцээг хангах хэмжээний хэлний мэдлэгтэй за нэмээд тэнд очиж шаардлагатай сайн дурын ажлыг хийж чадах үс ур чадвартай. Сонсогч хүүхдүүд маань хангалттай мэдээлэл авсан байх гэж бодож байна. Тэгээ өнөөдрийн манай Хүүхэд радио 107.5-аас хүргэж байгаа Хүүхэд мэдээ хөтөлбөрт хүрэлцээрээ цаг заваа гаргаад хангалттай их мэдээлэл өгсөн Монголын улаан загалмайн нийгэмлэгийн хүүхэд залуучдын хөтөлбөрийн ахлагч мөнхчөндөө маш их баярлалаа. Тэгээ цаашдынх нь сайн дурын ажилд амжилт хүсье. Олон залуучуудад бас сайхан одоо зам засч өгөөд тий олон хүүхдүүдийг энэ оролцоотой болгох гээд одоо хөв нэмрээ оруулнаа гэж найдаж байна. Баярлалаа. За баярлалаа.